Нэрээ нууцсан сонсогч. За би Солонгост амьдраад 5 жил болж байна. Эхэндээ сургалтын визээр ирсэн ч үнэхээр хэцүү байсан болохоор харалгаар шийдээд бурхны виз авсан. Миний виз явах вэ? Одоо гэхдээ жаахан хүүхдүүдээ ийшээ явуулчаад араас нь мөнгө нэгдэг аав ээж нарт хэлэх үг байна гинэ. Энд кинонд дээрх шиг биш шүү. Би гэхдээ 33 таадаа ирсэн. Сургуульд өгсөн, үзгээ үзээд санаа суучсан байсан хэрэн л анх ирэхэд таних хүнгүй, хичээлээс гадуур хаанаас ажил олж юу хийхээ мэдэхгүй, таарсан хүмүүс нь өө ажиллаа мэддгүй мүү гээл авч явахгүй, 7 хоногт 5 өдөр хичээлдээ, шөндөө тэгбэний ажил хийж өглөө нь хичээл дээр унтаа. За ёстой үнэхээр хэцүү. Тэр үед бас чиж тэгбэ олддог байсан. Одоо бол тэгбэнээс 30 40 өөрөө баригдаж 30 40 өөрөө баригдаж за хүмүүсийн баригдсан тоо яриад байгаа юм тий 2 сая вооны торгуулт төлж байгаа. Бас дахиад ажил хийж байгаад баригдвал шууд нутаг буцна. Хоол унд, байр, тог, халаалт, сургалтын төлбөр. Монгол байдаг хүмүүс гадаадд байдаг хүмүүсийг мөнгө гэж хардаг нь хамгийн амар. 10 20 гээд баг өдөр бүрл хин нэгэн мөнгө өгөөч гэнэ. Үнэн дээр бид энд мөнгө тарьдгүй штэ. Одоо бол би өглөө 5:30 гэж гэрээсээ гараад орой янз бүр л ирдэг. 5 жилийн өмнөхөө бол ажил багсаж тэр дундаа арилаа мэдгүй хүмүүст бүр хэцүү болсон шүү. Өмнө нь би ирсэн найз нөхдөө чирээд ажил гардаг байсан. Гэхдээ тэр үед би Монголоос ирээд удаагүй хүчтэй байсан байна лээ. Одоо арилаа мэдгүй хүн авч явахаар бараг бүх ажлаа өөрөө гардаж хийхээр үнэхээр их ядраад юу хүн чирэх мантай болж. Үнэндээ бол цулуулж байгаа мөнгө нь 2 өрөө байр авах зорилготойч тэр нь үнэн өсөөд гүйцэгдэхэ болж бийгүй л болж байна. Монголдо санаа амар амьдардаг байж тээ. Энд хэцүү шүү хэцүү. Тэр дундаа сурдаг хүүхдүүд бүр хэцүү шүү. Үр хүүхдүүдтэй дэм болж байгаарэ. Ажил хийж амьдралаа босгох гэж зүтгэж байгаа ар гэрийнхнээсээ мөнгө л нэхэд байлгүй ядарч байна уу? Амарч ажиллаараа гэд хэлж ухаантай амьдраарай. Бид энд хайрын сайхан залуунаасаа ажлын машин болгож биеэ сүг олтолд ажиллаж байгаа шүү гинэ.